Хялзад багахан Өмнөгов аймгийн хан хонгор сумын соёлын төвөөс үзүүлж байна. Сайн байна уу? Би Өмнөгов аймгийн Манлай сумын оролцогч Малдан Огтой нэргүй байна. Би Монгол Ардын Богны дуу Цэнхэрлэн харагдах уул гэдэг дугаар энэ уралдаанд оролцож байна. За яг манай аав ээж бас их Ардын Богны болоод уртын дуу их сонирхоод дуулдаг байсан. Тэгээ би бага наснаасаа бараг хүүхэд байхдаа энэ Ардын дууг бас аялдаг, дуулдаг байсан л да. Ерөөсөө Ардын дуу их сонирходог. Тэгээд одоо бас хоолой энэ бас тохирсон дуугаа тэгээд Цэнхэрлэн харагдах уулыг одоо сонгосоо. Би их одоо нэг дуулахт дуртай, их урлагт дуртай. Бага сургуультай байхдаа концертанд оролцоод Сайхан Монгол морийг энэ төр дуулдаг, их морины тухай дуулдаг тэр үедээ тийм хүүхэд байсан. Урлагт их сонирходог. Одоо бага насандаа одоо бид нар ч одоо хөшгөө ингээд татчихад бол хөшгөнийхөө цаана дуучин улсууд болоод ингээд концерт тоглодог байсан шүү дээ. Тэгээ тэр бол одоо миний урлагийн бас нэг эхний алхам юм л да. Анх одоо сургууль суухаас өмнө бас ажиага дагаад бас дуулдаг байсан. Тэгээ сургууль суугаад нэг 5 6 дугаар ангиасаа эхлээд би сургуулийн одоо тэр үед чинь нэгдэл малчдын хурал болоход, нэгдлийн одоо зөвлөгөө хурал болоход сургуулийн хүүхдийн концерт тоглодог байсан. Тэн дээр би дуулж эхэлсэн. Ажаа минь одоо уртын болоод Богны дуу дуулдаг хүн байсан. Ажаага их дагаад дуулдаг хүн байсан юм аа би. Тэгээ ажаагаасаа бас өвлөж одоо уламжилж одоо энэ дуунуудыг өвлөж авсаа. Монгол Ардын уртын дуу Хялзад багахан шаргыг надад анх зааж өгч байсан юм аа. Тэгээд Ардын дуу гэдэг бол одоо дээр үед ард түмний ам дамжсан, ард түмний амьдралын хатуу зөөлөн одоо баяр баясгалан бүгдийг одоо өгүүлэн гаргасан, бодитоороо өгүүлэн гаргасан ингээ ард түмний дундаас түрэн гарсан дуу маань одоо батал ингээ өв уламжлагдаж явдаг. Энэ хаан хонгор сумын одоо энэ аялгауут одоо энэ дууны уралдааны зохион байгуулж байгаа энэ сумын соёлын төв болоод сумын засаг даргын тамгын газартаа одоо баяр талархаж байгаа илэрхийлж байна. Би одоо энэ тэмцээнд их хол ойр явж оролцож чаддгүй. Тэгээ ийм ойрхон газар бас оролцъё гэсэн сонирхоод эрмэл зэлдээ хөтлөгдөж одоо энд ирээд сайхан аядуугаа өргөж баяртай байна би.